Дархтын их удган агарын ээж буюу Баглаан удган. Баглаан удган нь цагаан адуучны техник шүтээн болсон. Дархтын баруун хотын ичидээ гайхуулж явсан удган бөгөөд Манччин улсын эсрэг олон жил тэмцэлдэж байснараа Баглаан зарагч удган гэгдэх болжээ. Баглаан удган 33 хурамсдын орон дах гал хар тэнгэр, оч хар тэнгэр хоёрыг эзэгэнсэн цорын ганц бөө гэгдэж байв. 33 хурамсдын оронд хурч бөөлөх гэдэг нь зүрхний цагаан талд хүртэл би ирэхтнээ эзэмдэн бөөлж чадна гэсэн үг юм. Ядуу буурай амьдралтайж дүүрэг чангийн хушууны ноёд манж улсын хүмүүсийг ичидийн хүчээр айлхан сүрдүүлж байсан нь өдгөө нутгийн ард олны дунд ам дамжин яригдсаар байна. Дархтын алдарт нисдэг долоон бөөгийн нэг арилтын бүргэд зарингийн ээж бөгөөд хүүн бүргэд болон хувирдаг байсан гэдгийг. Хүү арилтын дүүрэг чангийн хушууныханд цаацалцснаас хойш Баглаан удганы тэмцэл дээд цэгтээ хүрч их шидийг үзүүлж байсан билээ. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын агар голын савд онгодын асрыг босгож агарын ээж гэж нутаг олон шүтэн залбирах болсон гэдгийг. Агар хайрхныг 1937 онд дамб зарим дахиж байсан бөгөөд хамгийн сүүлд цэгэнт удган дахиж байсан гэдэг. Баглаан удган бол 18 дугаар зууны сүүлийн хагаст буюу эдийн өвш зарингийн үед хайс, хашаалаг, тагнуур гэдэг газар нутаглаж байжээ. Баглаан удган Баглаахаа нэртэй ганцхар морьтой, хэдэн адуутай, хонь өхөр тэмээгүй, эд агуурч тарчиг, угаас ядуу ирэхэд дарахад ялсны хүн байв. Баглаан удганы тухай домогт нэгэн удаа тагнуурт хавтгай бар гэртээ бие лагшин жилээр хэдэгдэж байтал эдийн өвшин хүү 18 настай далай хоноо хариулж авангаа ирээд амар мэндийг нь асуув. Миний бие тааруухан байна. Мангийн хушуунд жатах хийж байж онгодон баалуулад түүнээсээ түртлээ би гэжээ. Тэгвэл та яавал засрагсан бол гэж хүн асуухад нэг хурагтай бол би идэрх юмсан гэв. Далай хүү хариулж авсан хонноосоо нэгийг авчиж төхөөрөд махыг нэвдэж чанаад онгодынх нь өмнө тагилгын журмаар өгчээ. Тэгээд далай одоо яах вэ гэв. Баруун хэрд хэдэн адуу яваа. Захт нь очиод Баглаахай гэж дуудаарай. Тэгэд чинь хоёр хар морины нэг нь ирэхэд бариад иргэв. Далай хэлсэн ёсоор тэр морийг нь барьж иржээ. Удхан хэлсэн нь чи надад их тус хүргэлээ. Би ядуу учир чамд одоогоор өгөх юм байхгүй. Харин насан туршид чинь унах унаатай шүлний хонтой явуулна. Хэрэгтэй цагтаа хүрээд ирээрэй. Миний би сайжирлаа гэжээ. Хэдэн жилийн дараа хүү Ирэнцэнд хүрч эхнэр авах болж удганыг ирсэн гэдэг. Удган өөрийнхөө хоёр хармарыг барин авч нэгийг нь хүүд унуулад дүүрэг чангийн хушууны нэг ноёнод очиж би чиний амийг өршөөсөн билээ. Тэгэхэд чи мал хөрөнгө юу дуртайгаа ав гэж хэлсэн дээ. Самж байна уу? Би аваагүй. Харин одоо охины чинь энэ хүүд эхнэр болгон авахаар ирлээ гэжээ. Ийм хүү хад сайдын Үнэг Баатар, хадам сайдын Хүргэн Баатар гэгчээр далай хүүгийн ачийг хариулж насан туршийн амьдралтай нь залгуулсан юм санжээ. Хожуу үед Баглаан удганыг заламжилсан бүүнар агарын хайрхан, агарын ээж, мөрөнгийн юм гэж нэрийг нь зэрлэх болжээ. Балар эртний цадиг ном нь 181 хуудастай бөгөөд эртний бөөгийн намтар, түүх, хууч яриаг агуулсан болно. Та доор гарч буй утасны дугаарт болон пэйж хуудсанд холбогдсон захиалга өгөөд хүргүүлж аваарай.